Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд энэ 7 хоногийнхоо крипто зах зээлийн таймыг та бүхэнд хүргье. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп хөрш орнуудад тариф ногдуулснаар биткойны ханш мөн хүчтэй уналтыг үзүүллээ. Энэ асуудал намжснаар биткойны ханш эргээд аажим өсөж одоогийн байдлаар 100 мянган $1,000 хүрч арилжаалагдж байна. Мөн биткойныг дэмжих хэд хэдэн мэдээлэл гарсан нь Чехийн төв банк өөрийн нөөцөндөө биткойныг авах талаар судалгаа эхлүүллээ. Мөн Америкийн нэгдсэн улсын Сенатч Ломос төрийн хөрөнгө оруулалтын санг байгуулж мөнгө босгох нь биткойны ханшинд том боломжийг олгоно гэсэн мэдээлэл хийлээ. Хамгийн чухал мэдээлэл нь Америкийн нэгдсэн улсын үн цас биржийн хорооноос криптовалютын зохицуултыг суллаж, энэ нь Америкийн нэгдсэн улсад төвтэй крипто биржүүдэд үйл ажиллагаанд бодиттой дэмжлэг болж байна. Жишээ нь Америкийн нэгдсэн улсад төвтэй Kraken криптовалютын бирж нь 17 криптовалютыг стейкинг хийх боломжийг нээн олголоо. За энэ мөн криптовалютын зах зээл дээр бодиттой чухал дэмжлэг үзүүлэх мэдээлэл. Криптовалютад хөрөнгө оруулахыг хүсэх юм бол манай брокеруудад хандан мэргэжлийн зөвлөгөө аваарай.